Дархтын цэнгэр хотхорын далай шиг уужимхан нутаг Тавжийн Нямжийн хоёр хаан уулынхаа бил хатан гуныхаа захад эрд урдын цагт биш энэ орчин үед амьдран суудаг байжээ. Тавжийн Нямжийн хоёр олон жилийн дараа Даваажи гэдэг хүүтэй болжээ. Даваажи хүү цагаар өсч хоногоор боожж өсч том болж өндийжээ. Даваажи хүү нэгэн сайхан өдөр сургуульд орж Хүүхэнжи гэдэг багштай Дүүжи гэдэг захиралтай сургуульд сурч эхэлжээ. Тавжийн Нямжийн хоёр идэг санаачлагтай ба Дүүжи захиралтай сургуулийн бүхий эцэг эхийн үйл ажиллагаанд оролцохыг хичээд буруул нүд хурц нутаг орондоо нэгтэй хүнтэй шудраг хүн байлаа. Гэтэл хүү Даваажигаас багш Хүүхэнжи сургууль болон ангийн үйл ажиллагаанд зориулах хэрэглээр цум алт хүүдий мөн шуудаа юмгүй нэгтгэх болов гинэ. Тавжийн Нямжийн хоёр энэ байдлыг мэдээлэл авч санал хэлэхэд Тавжийн Нямжийн хоёр энэ байдлыг мэдэж мэдээлэл авахар санал хэлэхэд Хүүхэнжи багш эсэргүүцэж хатыг хам болтол уулыг хал болтол тэмцэлдэж 3 жил болж тусыг ис олж гинэ. Ийхүү Даваажи хичээл сургуульдаа сонирхолгүй болж мад дээр галахаар шийдээд байлаа. Гэтэл зуны ихэнх сарын шинийн 3-ны бэлэг сайн өдөр боловсролын салбар дахь ил тод байдаг эгэл хариуцлага хэмээх нэгэн төслийн хамт олон ирж будаанаас булаг гартал сургалт хийх гинэ. Нүдэн нээлтэж ухаанан хийж магнайн тэнийсэн сайхан сургалтын үрээр сургууль эцэг их багшийн холбоонд эсэн орж хууль эрх зүйн хүрээнд шатны эвсэл баг төрийн бус байгууллагатай нэгдэн санаа бодлоо илэрхийлж Дүүжи захиралтай сургуулийн булхайг нээж булхийг нь засаж зөвшөөрсөн эв найртай эвсэл нэгдэлтэй Тавжи, Нямжи, Даваажи, Хүүхэнжи Дүүжитэйгээ сургууль эцэг их багшийн холбоотойгоо амар сайхандаа жаргав гинэ. Аавын дүрдэг багш Омаяр. Ээжийн дүрдэг багшийн дүрдэг Сүнжитмаа. Захирлын дүрдэг хүүгийн дүрдэг Нямжч. Өгүүлэгч Ундрах.